Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлт цэг имэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хилж амжаагүй үгсийг дамжуулна. За намайг Баттор Жамбалд орж гэдэг Монголын радиогийн эфирийн найруулагчаар ажиллаж байгаа. Шүлэг яруу найраг одоо сонирхож бичиж юмтанд оролцож байгаа. Тэгээ шүлэг яруу найргийн одоо энэ сайхан болор цом наадамд тэргүүн байр эзэлсэн. Энэ завшааныг ашиглаад багштай баярлснаа хэлэх гэсэн юм аа. Тэгээд 2008 онд анх Улаанбаатар хотод оюутан болж ирэхэд радио телевизийн дээд сургуульд Бадрангуй гэдэг дугуйланг олон сайхан шижгэнсэн залуучууд ах эгч нар маань одоо дөнгөж анх нээж исэн. Соёлын сэтгэлтэн Данзангийн Нямаа багш маань одоо Бадрангуй дугуйлангийн үүсгэн байгуулагч багшаар ажиллаж исэн. Анх Монголын радиод намайг авахд бас урлаг соёлын редакцийн албаны даргаараа багш маань ажиллаж исэн. Багшийнхаа ажуудлын жигүүрт нөмөр дор ирээд бас ингээд анх сэтгүүлчээр одоо Монголын радиод анхны гараагаа эхэлж одоо найруулагч болоод найруулагчаар ажиллаж байна. Тэгээ анх ажилд одоо ороход минь бас урам дэм өгч ингэдгийн шүү гэж бас зааварлаж өгч өгсөн. Тийм болохоор бас миний амьдралд бас ашиг холбоотой юм бол Нямаа багш маань юм аа. Багшийнхаа Нямаа багшийнхаа тэр их урмаар бас өдөө дайны бас шүлэг яруу найрагт одоо тэр сэтгэлийн гал минь унтарчлахгүй ингэж сайхан амжилт гаргаж шүлэг яруу найрагт бас ингэж шимтэн дурлаж нэгжиж өөрийгөө нэгжиж орчлон нэгжиж ингэж явна да. Тэгээд одоо бол багшийнхаа бас хатуу үгийг даах хэмжээний бас ингэж сайхан үгийг ч бас даах хэмжээний бас нэг магтаал зэмлэл айлны сонсчих хэмжээний бас болоод байгаа юм болов уу гэж өөрийгөө анзаарч байгаа л да. Их игэл даруй өөрийн зам байгаа байдал нь ерөөсөө тийм. Тэгээд нэг өөрөө сайхан мундаг сайхан яруу найрагч. Тэгээ өөрийгөө нэгтээ өөлгээд авахгүй дандаа бус судлаач нарыг дугуйлан дээр авч ирнэ. Мэргэжлийн бас сайхан шүүмж судлаач нарыг маш их олон сайхан яруу найрагч нарыг үнэлж явдаг яруу найрагч нар чи оюутан багт ингээл ирээд уулзахад бас гоё урам дэм авдаг. Тэр бүхнийг одоо ингэж авчирч дугуйлангийн хүүхдүүдэд уулзуулж гэгээлэг юм бодож явдаг. Өөрөө бас юм хүүхэд чиг дэврүү гоё цайлган цагаан дэврүүхэн тийм сэтгэл догтлол ихтэй манай багш 3 улаан сарнаа гэж гоё хайрын шүлгээ хүртэл энд уншиж явдаг. Амьдралаа би чамд хайртай ирсэн бол буцдаг болдог дэлхийг ингэрээ төшөөд өгöd минь одлоо тий. Амьдралаа би чамд хайртай гэдэг энэ амьдралаас ямар ч тийм урах гажих зүйлгүйгээр хүний сэтгэлийн тийм урам өгсөн ийм сайхан бас дуу бүтээсэн. Хөдөлмөрч зан чанарын одоо бид нар бас үлгэр дуурайл анх унсан гэж бодож явдаг. Багш маань бол улирлаа зохиолч гээд сэтгүүл гаргаж одоо бас чамгүй олон жил болоод нэлээд хөл дээр болсон сайхан сэтгүүл гаргаж байгаа. Энэ бол бас энэ дэлхийн уран зохиол, Монголын уран зохиол, шин цагийн уран зохиолын түүх, судалгаа, нөгөө уран зохиолын шинжилэл, одоо уран зохиол судлал тэр бүхнийг ингээд хамтдагсан энэ сэтгүүлийг бас багш маань эрхлэн гаргадаг байсан. Баяртай явдаг юм аа. Энэ завшааныг ашиглаад бас Нямаа багштай маш их баярлалаа. Тэгээ багш минь одоо сайхан уран бүтээл бас ихийг төрөж уртнаас л удаан жаргаж те олон түмнээ бас баярлуулж ингээд сайхан өшөө олон гоё сайхан шавнар бэлтгэж төрүүлж эгэл даруй ингэж сайхан амьдарч яваарай гэж багштай баярлснаа хэлэх гэсэн юм аа. Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч, амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлт цэг имэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хилж амжаагүй үгсийг дамжуулна. Ерөөс гадралсангүй тэгээд энэ шавьягаан Жамбалд орж байгаа одоо надад мэдлэгээ хариулаад миний тухай сайхан үг хэлсэнд баяртай байна. Ер нь бусдаа сайхан үг сонсох чинь бол хүнийг өөрийн цэнгэлдэг ийм шүү дээ. Энэ хүн гэдэг бол урмаар ургадаг ургамал шүү дээ. Би бол энэ тэнд бас хэлдэг юм хүн бол урмаар ургадаг ургамал гэж. Өнөөдөр би бол Жамбалд орж байгаа энэ мэдлэгээнд үнэхээр баярлж байна. Согсгол ургаж байна да. Тэг их гайхалтай Жамбалд орж байгаа гараад ирэхлээр за шамин байна гэж их баярлалаа. Би ч одоо өөрөө ч одоо уран зохиолд өдөө хүртэл явахтаа
багш нарыгаа бол багшгийн дууд сураагүй хүн шүү дээ. Одоо намайг утга зохиолд гөтлөж оруулсан Санжийн Пүрв гэж гайхалтай одоо Монголын сонгодог зохиолж байна. Тэр Пүрв багшигаа бол одоо Пүрв хаал гэдэг байна. Тэгээ одоо энэ хүүхдүүд маань бас багш гэхлээр их гоё илгэн татн халуун сайхан байдаг юм байна шүү. Багшгийн дуудлагч гоё юм байна. Өөрөө тэг дуудаагүй байсан хүн чи багшиг дуудлахаар сайхан байдаг юм байна. Манай дугуйлангийн хүүхдүүд ер нь сайхан авьяастай сайн яваа. Галсан дондог гэж тэр телевизийн мундаг найруулагч хөөе. Тэр энэ хоёр нэг аймгаас ирсэн юм. Тэгээ хоёулаа босоод ярьжсэн. За хаанаас эрдэм гой болдгоос ховдоос ирсэн. Ямар зориг бодолтой явж гэнэ гэж. Би бол одоо алдартай найруулагч болноо гэсэн галсан дондог. За энэ жамбалд орж бол шүлэг бичдэг хүн болно гэсэн тэр үед бол цөөхөн шүлэгтэй тийм ер нь одоо зүрх сэтгэлийнх нь хөг аялгуул сонсогчоос шүлгээс нь бол одоо сайн л явах хэрэгтэй гэж утсан. Тэгээд ингээд одоо өөрийнхөө зүрх сэтгэлээс урахгүй явна гэдэг чинь ингээд юм дүүдэг. Одоо манай жамбалд орж бол энэ аядангаа энэ өөрийн гисэн дүр төрхөөл хаяхгүй яваад байхад бол бас л Монголын яруу найргийн нэг тийм өөр мэд юм замыг гаргаж яваа. Ерэн шүлгүүдийн ажид авах миний үеийнхний 80-аад оноохны нэг маш өвөрмөц сайхан яруу найрагч сумын зан гэж алдарсан Чимэд Дарвдангийн мягмар сүрэн шиг тийм найрагч болох. Тийм найрагчийн одоо айс авд утгаар тийм шүлгэж. Чи сайхан сонирхолтой халуун дотн хүний сэтгэлийн гэгээг олж харсан уулзч учирч байгаа хүмүүстэй баяр баясгалан гэрэл гэгээ өгсөн хийж үтэхийн урам өгсөн ургаж өөдлөхийн үндэс ядгуур өгсөн юм сайхан нэвтрүүлэг байна. Тэгээд танай нэвтрүүлэгт олон сайхан хүмүүс оролцох болдог. Урам авч урам бүтээл нөөдлөн дэгж болдог. Тэгээд та бүхэнд сайн сайхан хүсье. Бидний амьдралд зовлон жаргал сүлэлтэн байдаг. Яахаа мэдэхгүй тэр бараан өдрүүдэд хэн нэгэн танд урам өгч амьдралаа өөрчлөх чухал шийдвэр гаргахад тань ямар нэгэн байдлаар нөлөөлдөг. Харин та тэр хэн нэгэнд баярлалаа гэж хэлж амжсан уу? Эргэлцэг имэн баярлалаа нэвтрүүлгээрээ таны талархсан сэтгэл хилж амжаагүй үгсийг дамжуулна.